Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдрийн YouTube уншлагын маань сэдв болохоор маш олон хүн асуусан. Би бас өмнө нь баруун өнгөрсөн жилээ нөө ганц удаа оруулж исэн сэдв байгаа. Crushing таны талаарх одоогийн бодол мэдрэмж. За энергийн шалгалт олгоод та бүхэн өөрсдөө crush-аа юу гэж бодож мэдэрч байгааг харна. Тэгээ crushing тань бодол мэдрэмжийг харна. Oracle картуудаар crush чинь танд юу гэж хэлхийг хүсэж байгаа вэ? Ер нь таны юу гэж боддог вэ гэдгийг нөгөө Oracle картуудаар харна. За тэгээд ашиглах Oracle карт маань өөрөө нэлээд light. Яагаад вэ гэхээр crush бол одоо ингээ гүнзгийрцээ харилцаа бол биш шүү дээ. Тийм учраас ингээд хөрхөн хөнгөн мессежүүд гаргаж ирдэг. Тэр карта би удаа ашиглаагүй. Тэрийг өнөөдөр ашиглах болно. За нэмэлттээр болохоор за ирээдүйд crush чинь тань руу одоо ямар нэгэн хайр дурлалын харилцаа үүсгэх алхам хийх үү, хийвэл хизээ хийх вэ гэдгийг харна. За үйлдэл хийж явах юм бол та ер нь одоо нөгөө хүн дээрээ бас яг ямар үйлдэл хийх ёстой, яаж хариу үйлдэл үзүүлэх ёстой гэдгийг харна. За үйлдэл ерөөсөө хийхгүй ингээ байгаад ах юм бол та төрүүлээд алхам хийх хэрэгтэй юугүй юу гэдгийг харна. Хариултаас нь шалтгаална гэсэн үг. За тэгээ гуравт нь болохоор та хоёр ирээдүйд хосууд болох уу? Ер нь тийм потенциал байна уу гэдгийг харах болно. За ингээд уншлагаа эхлүүлцгээе. Бүлгүүдийн харагдаж байна. Айгүй өрхөн гэгээлэг ногоон болон шар өнгийн юм хаврын улирлыг одоо мэдрүүлээд байгаа юм картуудаа ашиглаж байгаа. Нэгдүгээр бүлэг болохоор шороомах бодтой дэр буюу буг маш хөөрхөн амьтан байдаг. Миний хайртай амьтдын нэг. За хоёрт нь болохоор агаар мах бодтой, хий мах бодтой зүгий. Яг Bumblebee байна. Нөгөө нэг яг хөөрхөн бондгор зүгийнүүд байдаг да. Яг тэр хидгэн гэдэг л монголоор. За гурав дахь бүлэг нь болохоор lamp буюу хонь. Бас шороомах бодтой амьтан. За энэ гурван бүлгээс харж агаад хамгийн татагдж байгаа бүлгээс сонгоод уншлагаа үргэлжлүүлээрэ гэж хүсье. Тэгээд нэрээ нэг сарын хугацаанд ер нь бол хайр дурлалыг бэлэгддэг сугар гариг загасны орд руу бас давхар орж байгаа. Тэгэхээр ер нь бол хүмүүсийн одоо юм delusional байдал нэмэгдэх, romantic мэдрэмжүүд нэмэгдэх гоё үе ирж байгаа учраас яг энэ уншлагаа амжиж хий гэж бодсон байгаа шүү. За ингээ уншлагатаа орцгоё. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлье. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань Endear буюу буг гэдэг картыг сонгосон байх учиртай. Эхлээд таны талаас эхлүүлье. Та crush-а юу гэж бодож мэдэрдэг вэ гэж харахад ер нь бол байнга тааралдаж, байнга уулзалтдаг төрлийн хүмүүс байна. Одоо харилцаа холбоо үүсгэх боломжтой хүн гэх юм уу crush ч та хоёр хамт сурдаг, аль эсвэл хамт ажилладаг, нэг дугуйлан секцэд явдаг. Нэг хобби сонирхолтой учраас ижил сонирхолтой хүмүүсээрээ ингээд бүлэг болоод уулздаг ч юм уу те ингээд харилцаа үүсгэх маш амархан боломжтой орчинд та энэ crush-тайгаа болвол хамт байдаг гэж хүзүрдээр бол гарч ирж байна. Тэгээ ялангуяа надад нэг тийм спортын дугуйлан энэ төр айгүй их орж ирээд байна. Нэг жимд хамт явдаг ч юм уу, нэг одоо юм спортын сургалтанд хамт ингээд явдаг, таардаг ч юм уу те. Яг тийм энерги бол хүзэр дээр гарч ирээд байна. Тэгээд та яг crush-а юу гэж боддог вэ гэд тэгэхээр таны crush юу нэлийн ухаалаг хүн байх магадлалтай. Одоо энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэйчүүдийн маань хувьд энэ эрэгтэй тийм ч амар одоо юу мэрийн masculine хүр хар гэсэн энергитэй бол биш. Одоо эмэгтэйлэг энергитэй гэхээр бити буруугаар ойлгоорой. Зөв юу гэсэн үг вэ гэд тэгэхээр маш юм өөртөө ихтгэлтэй, айгүй тийм таны нүдээр, за бусад хүмүүсийн нүдээр ч байж иж магадгүй. Айгүй юм ганган царайлаг залуу гэж би болов хэлэхээр байна. Тэгээ ер нь бол айгүй тийм нүдэнд дулаахан, бусдын анхаарлыг сайнаар өөртөө айгүй татдаг. Маш юм хөөрхөн зантай, айгүй тийм gentleman те, соёлтой боловсон. Тэгээд ер нь бол гадаад үзмж нь айгүй гоё царайлаг те, бие гоё авч явдаг, цэвэрхэн, дээрэс нь маш ухаалаг. Одоо crush-лахаас өөр аргагүй хүн гэж болвол гарч ирж байна. Тэгээд та энэ хүний одоо эргэн тойронд байхдаа та өөрөө аль сайнараа байх гэж бас хичээдэг. Ер нь бол яг үнэндээ тийм л ам crush-ийн уншд. Би ер нь сүүлийн үед уншлагуудыг айгүй хатуу бөгөөд үнийг хийгээд байгаа. Тэгээд тийм учраас ингээд нэг бити гомдорой таалагдахгүй юм гарч ирэх юм бол гэж гоймоор байна. Та болохоор энэ crush-ийн хажууд
ингээд яг уулзаж таарах боломжтой өдөртэй жишээ авах юм бол одоо за нэг лекцэн дээр хамт таарах юм байна, нэг семинарт бит хоёр хамт суух юм байна. За өнөөдөр ажил дээр тэр уулзалтан дээр таарах юм байна гэдэг ч юм уу. Нэг тийм энэ хүнтэй та яг таарах болно гэдгээ мэдчих үедээ та айгу гангалдаг. Ер нь бол энэ хүний дэргэд ингээл амар өөртөө ихтэй болоод өөрийнхөө одоо илүү секси талыг, өөрийнхөө илүү дур булаан талыг, өөрийнхөө ингээд аль болох ингээд сайн талуудаа, амжилттай байгаа мундаг талуудаа өөрөө мэдлгүй энэ хүний дэргэд ингээд гаргаад байдаг. Намайг яг анхаар, намайг анзаар те. Би бол яг юм маш сэтгэл татам төгс хүн байгаад байгаа шүү хээ гэд та бүхэн яг өөрсдөө мэдлгүй энэ үйлдэлийг хийгээд байдаг. А гэтэл crush чинь таныг яг нэг ингээд анзаарч хараад байгаа юм шиг таны яг тэр өгөөд байгаа тэр vibe-ийг тэ өгөөд байгаа мессежийг айгу хурдан хүлээж авдаггүй юм шиг танд санагддсан байна л да. Ерөөсөө таныг ингээд анзаарахгүй нөх их онцолж харахгүй байгаа юм шиг танд бас ер нь санагдаад байдаг гэж болвол гарч ирлээ. Тэгэд шууд харилцаа холбоо үүсгэх боломж энэ хүнд болвол тань дээр айгүй их байна. Та энэ хүн дээр харилцаа холбоо үүсгэх боломж айгүй их байна. Одоо ямар нэгэн юм асуугаад те найзууд болох аль эсвэл нэг шалтгаан гаргаж ирээд чатлаад те тэгсээр байгаа харьцдаг болох дотносох боломж энэ төр зөндөө байгаа байхгүй юу? Ер нь харилцааг урагшлуулах боломж маш их байгаа. Энийг та бол өөрөө ч гэсэндээ айгүй сайн мэдж байгаа гэж гарч ирж байна. Тэрнээс шууд айгүй хэцүү шттэ нэг ганц нэг газар таарсан те дахиад таарах ямар ч боломжгүй ийм үед болвол одоо ингээд крашлаад авах бодоод яваад авах маш хэцүү шттэ. Дахиж ингээ хувь заяа та хоёрыг очлуулах ч юм уугүй ч юм уу те. Гэтэл энэ хүнтэй болвол ер нь л нэг газар ингээ байгаад идэг. Бүр цаашлаад ингээд ижил хобби сонирхол ажил хэрэгээрээ холбогдоод ярилцаж уулзаж дотносох боломж танд уг нь зөндөө байгаад байгаа гэдгийг та бол мэдж байгаа гэж гарч ирж байна. А тэгэхдээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө бас тэгж төрүүлж үйлдэл хийдэг төрлийн хүмүүс биш байна. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань угаасаа бас айгүй юм өөрсөддөө ихтгэлтэй. Ер нь хэр баргийн хүнийг ингээд үйлдэл хийхгүй байж байгаад өөртөө татчихдаг. Бас юм бардам их зантай хүмүүс учраас өөрсдөө төрүүлж зүгээр жижигхэн алхам хийн гэдэг нь таны хувьд айгүй том саад дотгор байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд нэг юм бичмээр санагдаал, харьцмаар санагдаал, харилцаа холбоо тогтоомоор байсан ч гэсэндээ бүр ингээд төвчж байгаа л за би өрн чадахгүй байна гэд ингээ болчдөг тал болвол нэгдүгээр бүлгийнхэнд маань өөрсөд дээр нь айгүй их харагдаад байна. За тэгээд нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө энэ хүн дээрээ ерөн зориглоод алхам хийж чадахгүй айгүй хаширлаад байгаа гэж болвол яалтчгүй бууж ирж байна. Тэгсэн хэрнээ энэ хүнээ айгүй их боддог. Ялангуяа шөнө унтахынхаа өмнө ч юм уу те энэ хүнээ бодоод энэ хүнийг өшөө таньж мэдвэл ямар хүн бол цаанаа юу н харьцдаг хүмүүс байдсан болов уу гүн болов уу гэл ингээл бодоол идэг. Тэгэл таныг тоохгүй байхаар та шархалцдаг. Хэрвээ та энэ хүнийг сошиал медиа энтрээр дагдаг мэддэг болвол янз бүрийн ингээд састэй өөр хүнтэй ч юм шиг юм ингээл постлонгууд нь өөр хүнтэй харилцдаг байх та энэ төр гэл айгүй эмзэглээл хэцүү болчдөг гэж болвол гарч ирж байна. Тэгээ та бүхэн болвол өөрсдөө crush-та юусоо талтаа сайн гэдгээ огтхонч мэдэгдүүлээгүй байгаад байгаа гэж гарч ирж байна. 6-гийн зоос доошоо харж гарч ирж байгаа гэхээр таны crush чинь танд ер нь хэр нааштай хандах нь уу, хэр тань руу дөрвтэй үйлдэл хийх нь үү, тэрийг харж агаад үйлдэл хий гэж бодоод төрүүлж ингэж ер нь маш generous тэ өглөгч том алхам хийсэн юм болвол нэгдүгээр бүлгийнхний маань хувьд бол ерөөсө харагдахгүй байгаад байгаа бууж ирж байна. Тэгээд Devil доошоо харж гарч ирж гин гэхээр та ер нь бол энэ crush-тайгаа яг таарах үедээ уулзах үедээ ч юм уу энэ хүнийг ерөөсөө сонирхдгүй юм шиг байх гэж айгүй хичээгээд байдаг. Өөрөө мэдлэхгүй. Ерөөсөө л хийгээд байгаа юм чинь болохоор юу юм бэ гэхээр энэ хүнд өөрийгөө хэр мундаг юм, хэр авьяас чадвартай юм, хэр амжилтанд хүрсэн байгаа нь те ямар одоо юм өндөр түвшний хүн юм бэ, ямар мундаг юм бэ гэдгээ ажил мэргэжлийнхаа талаас, мэдлэг боловсрол сурталчилгынхаа талаас, гадаад үзмж талаас ингээл гайхуулаад харуулад идэг. Гэтэ хатны саваад 9-ийн зоос энэ төр нийлээд эхлэхээр хит independent бүр ингээд хей би бол ерөөс чамайг тоохгүй шүү, над шиг төгс хүн бол байхгүй шүү гэдэг байгаа юм шиг юм буруу мессежийг бас өгөөд идэг гэж иж магадгүй. Ийм мундаг байх юм бол ийм амжилттай те бусад эмэгтэйчүүдээс ингээд хит гоцгойд байх юм бол энэ хүн таныг олж харж сонирхно. Танд татагдана гэж бодоод жоохон хитрүүлээд байдаг тал бол нэгдүгээр бүлгийнхэн дээр маань байна. А тэрний оронд те энэ хүн рүүгээ чиглэсэн
харилцаа холбоо үүсгэх, гүнзгийрүүлэх талаас нь үйлдэл хийвэл ууг нь айгүй зүгээр. Тэгэхгүй ингээд яг энэ crush-ийн сэтгэлийг татах гээд байгаа юм биш. Бүхэл бүтэн ингээд одоо ажил дээр байгаа маш олон хүмүүс те хамтран ажиллагчид хитэ 10 хүн те аль эсвэл нэг ангийн бүр ингээ 20 30 хүн аль эсвэл лекц чинь бараг 100 энтер хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүст ингэж хандаж өөрийгөө хит ингэж дүгийлгэж хит гайхуулсан байдал нэгдүгээр бүлгийнхэн маань гаргаад байгаагаас биш. Яг энэ хүнээ сонирхдаг, энэ хүнээ татагддаг, crushладаг гэсэн мэдрэмжийг нөгөө хүндээ юусоо өгөхгүй байгаад байгаа гэж болвол гарч ирж байна. Жохон харилцаатай байдаг байж иж магадгүй. Гэхдээ дандаа ингээ ажил төрлийн, аль эсвэл хичээл номтой холбоотой, хобби сонирхолтой холбоотой ийм энгийн чит чат яриа та энэ хүнтэй өрнүүлдэг, аль эсвэл тэгэх боломж бол яг байдаг гэж гарч ирж байна. Тэгсээр нэгдүгээр бүлгийнхэн маань юус дөрвтэй үйлдэл хийгээгүй байгаа харагдаж байна уу? За одоо энэ хэсэгт болохоор crush чинь таныг юу гэж бодож мэдэрдэг вэ гэсэн чинь таны crush одоо та бүхний crush жоохон асуудалтай хүн байгаад байгаа харагдаж байна. Айгуу хүчтэй мессеж тодорхой гарч ирж байна л да. Энэ хүн чинь ерөн саяхан нэг харилцаанаас гараад удаагүй байгаа. Ерөн салаад удаагүй байгаа хүн гэсэн үг. Салаад удаагүй байж тээ наад хүн чинь шинэ харилцаанд бэлэн биш байна гэхээр хүмүүс бас ерөн жоохон ойлгодоггүй. Гэтэл энэ бол амар том red flag байхгүй юу? Салаад удаагүй байгаа. За тэгээ нөгөө харилцаанд бас тодорхой хэмжээнд өөрөө сэтгэлтэй байсан, цаг хугацаа тэг хичээл зүтгэлээ зарцуулсан. Тэгээ болоод бүтээгүй бол ямар л олигтой сэтгэл зүйтэй байв гэж тэг хүн те. Яг нэг тийм энерги энэ хүнээс мэдрэгдээд байгаа харагдаж байгаа байхгүй юу? Ер нь бол ганцаараа ингээд айгүй юм шаналсан, жоохон өөртөө итгэлгүй болсон, шинэ хүнд бас итгэхэд бэлэн биштэй, хайр дурлалын харилцаан дээр ер нь л итгэлгүй болсон байдалтай явж байгаа хүн байна. Тэгээ саяхан салаад удаагүй гэдэг мессеж бол орж ирж байна. За зөндөө удсан байлаа ч гэсэндээ өмнөх харилцаагаа ер нь бол мартаагүй. Гэтэ өмнөх харилцаагаа ингээд мартахгүй нөгөө нэг X-тэй ч юм уу тийм ингээл хайртай байгаад идэг, сэтгэлтэй хിവэрэ байгаад идэг хүн бол энэ юусоо биш байна л да. Зүгээр ингээд өмнөх харилцаанаас айгүй муухай даймаж, айгүй их траума авцсан, айгүй сэтгэлийн шархлаад үлдсэн. Энд дээр бүр ингээд одны үзэр хүртэл доошоо харж гарч ирж байна гэхээр маш их сэтгэлийн шархтай байгаа хүн гэж гарч ирж байна. А тэгээд таныг бол анзаарахын хувьд анзаардаг заяа. Өөрөө ингээд юм айгүй гундуу, өөртөө итгэлгүй болцсон, дотроо сэтгэл нь айгүй шархалцсан тий. Хайр дурлалын харилцаан дээр ерөөсөө ингээд өөрийнхөө гоё ирээдүг ингээд төсөөлж бодож чадахгүй явж хахад та болохоор энэ хүнд айгүй тийм гэгээлэг санагддаг. Нарны үзэр гарч ирж байна. Энэ хүн ингээд нэг л амьдралынхаа өвлийн үйлрлийг туулаад ингээд унаал бүдчихэл зовоол байж хахад та яг ингээд 170 эрэг дээр амарч байгаа юм хүний vibe өгөөд идэг. Тэгээ энд чинь болохоор айгүй татагдах гэхээсээ илүүтэй бараг ингээд би айгүй хэцүү байж хахад тий чааваста би нэг иймэрхүү байдалтай байж хахад энэ хүн буюу одоо та ямар гоё аз жаргалтай юм бэ? Ямар гоё өдрөг юм бэ? Ямар гоё өөртөө итгэлтэй юм бэ? Үнэхээр л нар шиг гэрэлтэж гэлтганж байгаа аз жаргалтай хүн байна да гэж боддог харагдаж байна. Тэгэд ер нь бол хайр дурлалын харилцаанаас болоод айгүй их сэтгэлийн шарх авцснаас гадна ер нь хувийн амьдралд нь болж бүтэхгүй байгаа зүйлс айгүй ихтэй. Одоогор бол ер нь жоохон ганцаархнаа тайван байж бодол санаагаа зэгцэлж хэсэг сингл явахыг хүсэж байгаа хүн гэж бол хүзүр дээр нь гарч ирж байна. Тийм 3-ын илт доошоо харж гарч ирээд red flags гэдэг карт байгаа байхгүй. Энэ хүний red flag, энэ хүний улаан туг гэдэг ч одоо энэ хүнээс харах ёстой, айж имэх ёстой, болгоомжлох ёстой зүйл байхгүй. Тэр нь болохоор ерөөсөө саяхан л нэг харилцаанаас гараад удаагүй байгаа. Зүрх сэтгэл нь гэхдээ ингээд өдрөөс өдөрт болвол яахав дээрдэж байгаа. Гэхдээ ингээд ганцаараа байх хэрэгтэй тэр цаг үеийг туулаад явж байгаа хүн гэж хүзүр дээр бол айгүй их гарч ирж байна. Яг шинэ харилцааны төлөө өөрийгөө дайчлаад хичээхэд бол бэлэн биш байгаад байгаа шүү. Энэ хүн бол нөгөө emotionally unavailable гэдэг шүү дээ. Яг зүрх сэтгэлийн хувьд нээлттэй бэлэн биш, шинэ харилцаанд бэлэн биш байгаад байгаа хүн байна. Ийм хувийн асуудлууд байгаад байгаа учраас энэ хүн бол хэнийг ч бодож санахгүй тийм эргэн тойронд байгаа хүмүүсээ хүртэл анзаарахгүй яваад байгаа хүн гэж гарч ирж байна. Таныг ингээл учиргүй анзаараад, таныг өөрт нь ямар бол сэтгэлтэй болов, надад талтай болов гэж янз бүрийн юм бодоол тий айгүй юм delusional мөрөөдлийн юм хүнсэтгээд яваад байх ямар ч нөхцөлгүй байгаад байгаа л хүн байна. Тэгээ ер нь л хусын харилцаанд угаасаа бэлэн биш байгаад байгаа гэж гарч ирж байна. Яг өмнөх харилцаанд дууссан ч гэсэндээ
яг эргэж нийлийн энтер гэж бол X-тэйгээ буцаж харилцаа холбоо дахиж сэргээ гэж энэ хүн бол боддгоо. Гэхдээ ингээд хүн салсны дараа ч гэсэндээ зүрх сэтгэлээ бүрэн адгааж биш юу яана эдгэж ангааж шинэ харилцаанд бэлэн болтол ер нь л хугацаа ордог байхгүй. Хугацаа авахгүй ингээд харилцаанаас харилцаараа өсрөөл rebound харилцаанд ороод тэ нэг хүнийг нөгөөгөр мартах гал ингээд бүр өөрийгөө хорлоод бусдыг хорлоод яваад идэх хүмүүс байдаг. Энэ хүн бол яг тхийг хүсгүй өөрийгөө бас аягүй сайн мэдж байгаа. Би бол одоо яг ингээд өөр шинэ харилцаа харж тэ шинэ хүнд зүрх сэтгэлээ өгж ийм стейбл харилцаа эхлүүлэх боломжгүй байна. Би өөрөөнийг хүсэхгүй байна гэдгийг аягүй сайн мэдж байгаа учраас таныг болон өөр хэнийг ч жоохон анзаарахгүй яваад байгаа хүн гэж болвол гарч ирлээ. Тэгээ нэг сонин мессеж орж ирж байгаа нь хэрвээ та ингээд ер нь нийлж найзалдаг 3-4 найзтай одоо нэг fracts гэдэг штеп. Ийм fractsтай заяа. Тэгээд одоо энэ нь ажил дээр ч бай, сургууль соёл дээр ч бай хамаагүй та ингээл энэ хүний нүдэнд айгүй тийм олон найзуудтайгаа инээлтэл ханиалдаад амар юм цагийг хөвчлөлтөө өнгөрөөгөл нэг тийм party girl vibe өгдөг байгаа байхгүй юу? Айгүй юм хөдөлгөөнтэй, ирч хүчтэй, тэ өөртөө ихтгэлтэй, ад жаргалтай нэг ийм vibe өгдөг. Гэхдээ энийг жоохон буруугаар ойлгоод идэг гэж магадгүй crush ч юм. Ер нь бол ингээд нэг хэдэн охтууд, эмэгтэйчүүд нийлцэн тэ ингээл хүмүүсийн талаар айгүй хамаагүй юм ярьдаг байж магадгүй. Ер нь л ингээ олноороо нийлдэг хүмүүсийн талаар ингээд янз бүр ярьж байх магадлалтай бүгдээрээ юм хөөрхөн ганганч гэх юм уу ийм хүмүүсээс би ер нь жоохон болгоомжлох хэрэгтэй юм байна да гэд таны хүрээллийг бас нэг тийм сайнаар хардаггүй тал байна. Яг таныг биш таны хүрээллийг ингээд ер нь жоохон дэндүү ингээд out of his league тэ өөрөөс нь хитийдсэн шал өөр ертөнцийн хүмүүс юм шиг энэ хүнд болвол санагдаад байдаг. Тэгээ бас эргэн тойронд байгаа хүмүүсээс ч юм болоод тантай ярилцаж харилцаа холбоо үүсгэхээс энэ хүн жоохон хаширлаад тойроод яваад байдаг тал болвол ажиглагдаж чинь тэгсэн хэрнээс сонин заяа. Ерөнхий энергиудыг харахаар энэ хүн таныг шохоорхдаггүй биш гэхдээ шохоорхдог. Ер нь бол хүнд гэхдээ зүрх сэтгэлээ нэг нээчих юм бол айгүй амархан дурлах гэдэг төрлийн хүн байна. Айгүй романтик заяа энэ хүн уг нь. Тэгээ танд татагдахын хувьд бол татагддаг. Таныг шохоорхож ер нь бол алсаас харж ажигладаг гэж хүзүртээр бууж ирж байна. Гэхдээ энэ хүн болохоор яг тайп нь гарч ирж байна л да. Яг ямар эмэгтэй хүний тайптай вэ гэд тэгэхээр одоо таны бас харуулах гэдэг үнцэг жоохон буруугаар ажиллаад байгаа байхгүй энэ хүн дээр очиод. Энэ хүн чинь маш эмэгтэйлэг ер нь ээжшгээ хүнд татагддаг. За ээжшгээ хүнд татагдаад байдаг ирчүүд ер нь ямар хөө байд юм бэ гэд тэгэхээр өөрийг нь ингээд айгүй чин сэтгэлээсээ хайрлах, сайн найз бүсгүй болох, цаашид энэ хүн миний гоё эхнэр болж чадах нь уу, сайн хань болж чадах нь уу гэдэг ийм потенциалыг хараад идэг хүмүүс байд юм аа. Тэгэд ингээд маш ийм халамжтай, нинжин сэтгэлтэй, уян зөөлөн тэ гадаад үзэмж байдлаасаа ч гэсэндээ ийм даруй төлөв жоохон нууцлаг, буур суурьтай эмэгтэйг ер нь бол сонирхдаг. Гэтэл та болохоор яг ийм эсэргээрээ маш бие даасан, хүчрэхэг, өндөр шаардлагатай, амьдралд нь ер нь хинч хэрэггүй тэ бүх зүйл нь байгаа, олон найз нөхөдтэй, яг нэг ийм high school одоо кинонууд идэг штэ, ялангуяа Mean Girls, энэ яг Regina George vibe ихтэй өгөөд идэг. Ингээ хүн болгон мэддэг таньдаг залуучууд бүгдээрээ араас нүгүүдэг октод бүгдээрээ өөртөө адилхан болохыг хүсдэг эмэгтэйчүүд яг ингээ бүгдээрээ өөртөө ингээ атаархдаг те ийм дэндүү алдартай өөртөө итгэлтэй тэр хэрээрээ яг ингээд өстой яаж ч магадгүй гэдэг нь одоо хайр дурлалыг нэг чухалчлаад авахгүй нэг хүнд өөрийгөө зориулаад те уян зөөлөн байгаа л бүх зүйлтэй нь ойлгож хайрлаад ахааргүй. За чи надад бол тохирохгүй байна. Би бол чамтай чамгүй гоё амьдарч байгаа. Hey bye гэж явчих юм шиг ийм vibe-ийг та crush-та өгөөд идэг гэж гарч ирж байна. Тэгээ энэ хүн бол ер нь танд татагдах боломж бол гэхдээ байгаа гэж гарч ирж байна. Strength дэшээ харж гарч ирж байна гэхээр нэлээд ийм халуун дулаан өөртөө ихтэй ч гэсэндээ уян зөөлөн өөрийг нь ойлгодог, дэмждэг, яг бодиттой ингээд нэг жоохон ч гэсэндээ халамж анхаарал үзүүлдэг тийм хүнд ер нь бол татагдахад бас бэлэн байгаагаас гадна өөрийгөө бэлэн биш гэж бодоод байгаа. Гэтэл энэ хүн чинь ингээл за би өстө ганцаараа байна хэсэг хугацаанд өөрийгөө л одоо бодно, өөртөө л анхаарна ингээл явж явах үед нь те нэг ингээд аюу халамжтай юм ихтэй гарч ирээд ажил төрөлтөн жоохон туслаад би минь өвдлөө гэхэд хүү яасан уу зүгээр үү гэд нэг жижиг ийм хүртэл ингээд төхөөлж өгч гаргаж өгөө тийм юмд аюу амархан
дурлчих төрлийн хүн байна. Ягаад вэ гэхээр маш romantic. Тэг өөрөг чинь бол яалтчгүй гоё эмэгтэй байна, үзэсгэлэнтэй байна гэд ингээд сонирхдаг, шохоорхдог, татагддаг тал бол үнэхээр байгаа. Гэхдээ таныг болохоор яг ингээд их тийм эсрэг хүснээ чин сэтгэлээсээ хайрлал, дурлал, бүх зүйлээ зориулаад нэг насныхаа ирээдүйг хараад ах тийм доктортой хүн биш л гэж одоогоор жоохон бодоод байгаа харагдаж байна. За ордуудыг харах юм бол таны бодож байгаа хүн чинь өөрөө аягүй хүчтэй мэлхий, хилэнц, загас. За тэгээд хумах, арслан, үхэр байх боломжтой. Таны орд болохоор охин, үхэр, матар, за тэгээ арслан, хонь, нум байх боломжтой гэж гарч ирлээ. Матрын орд бас ер нь бол тань дээр гарч ирээд байна. За ингээд ордууд нь ер нь жоохон хоорондоо холилдож, хуваагдаж болно. Солигдож болно. За одоо энэ хүний танд хэлхийг хүсэж байгаа зүйлийг харъё. Энэ зүрхтэй карт холиход бүр маш хэцүү. Дараа нь эвлүүлээд ивхэж тавих бүр хэцүү. Тийм болохоор надад жоохон хугацаа өгөөрэй. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүст crush-ийнх нь хэлхийг хүсэж байгаа үг байна уу? Байвал юу вэ? За you are the only one I see гинэ. За чи бол миний харж байгаа ер нь цог ганц хүн гэж хүзүр дээр бууж ирж байна. Яг амар дурлаад хараад байгаа гэхээсээ илүүтэй одоо ингээд бараг хүн амтан энэ хүн чинь сонирхож, шохоорхож харахгүй нэг тийм мэдрэмжүүд нь айгүй унтарсан хүн байгаа даахгүй одоогоор. Гэтэл яг хүн амтан сонирхоод хараад үзэх юм бол нэг тийм хараанд нь анхааралт нь өртөж байгаа хүн гэх юм бол яг одоогоор энэ хүний хувьд бол та байгаа гэж гарч ирлээ. Картууд манаас унчих юм. За дараагийн картыг суулъя. За I am sorry for being so toxic гинэ. За айгу toxic байгаад уучлаарай гэсэн үйлдэл гаргаж байна. Энэ нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр toxic байгаад уучлаарай гэдэг байгаа нь яг хөтэ энэ хүн өөрөө ингээд нэг тийм өөртөө итгэлгүй болцсон, хайр дурлалын харилцаан дээр ер нь бол жоохон сөрөг бодлуудтай тий зүрх сэтгэлэн шархалцсан яваад байгаа хгүй. Энийгээ өөрөө жоохон toxic байдалд байна гэж хараад байгаа. Иннээсээ танд бас ер нь жоохон уучлалт гуйхыг хүсэж байна. Яг шинэ хайр дурлалын харилцаанд бэлэн биш байгаад байгаа даа өөрөө жоохон стресстэй байгаа юм шиг байна. За дараагийн хүзэр болохоор I think you are so adorable гэнэ. Би чамайг маш хөөрхөн гэж боддог, эгдүүтэй гэж боддог гэдэг карт гарч ирж байна. За дараагийнх нь болохоор I miss you. Би чамайг сандаг. За уулзаж харахгүй ч юм уу те хэсэг таарахгүй байх юм бол өөрийг чинь бас жоохон санаж боддог тал энэ хүнд байна. За I repress my emotions гинэ. За би өөрийнхөө зүрх сэтгэлийг ерөнхийдөө маш их дарж хаадаг хүн. Ер нь л ингээд emotion, сэтгэл хөдлөлтэй бодол мэдрэмжүүдээ биел гаргадаггүй гэж гарч ирж байна. За I am going through a dark night of the soul гинэ. За энэ болохоор ер нь нэг юм амьдралын харанхуй үеийг туулж байгааг илэрхийлдэг. Сүнсний сэрэлт нь энэ хүнд ингээд явагдаад байгаа. За яг би сүнсний сэрэлт одоо яг хийгээд явж гин гэж бодлол нэг бодохгүй байх л та spiritual биш хүмүүс болвол. Гэхдээ энэ хүний хувьд бол нэг тийм өөрчлөлтийн үеийг ганцаараа давж туулж байгаа. Ганцаараа байх хэрэгтэй үеэ туулж байгаа гэдгийг бол хэлхийг хүсэж байна. За you deserve more than I can give you гинэ. За миний чамд өгч чадах зүйлээс чи илүү ихийг хүртэх ёстой л гэж гарч ирж байна. Таныг болохоор ер нь өөрөөс нь илүү гоё хүнтэй, илүү потенциалтай хүнтэй байх учиртай гэж болвол харж байна. Таныг өөрөөсөө илүү өндөр түвшинд байгаад байна гэж бас боддог байх талтай. За I look at your pictures on my phone гинэ. За хэрвээ та хоёр нэг social дээр дагдаг болвол энэ хүн ер нь таны зургнуудыг үздэг, нэлээд анхаарч хардаг гэж болвол гарч ирлээ. За I feel insecure around you гинэ. Би чиний эргэн тойронд байхдаа өөртөө итгэлгүй болдог гэж гарч ирж байна. Яг үг гэхээр та энэ хүний эргэн тойронд байхдаа өөртөө дэндүү итгэлтэй байгаад идэх нь бас нөлөөлдөг. За бүр энэ шууд л гарч ирлээ. Би одоо эдрийг холих аргагүй болохоор ингээ энэ тэндээс нь сугалж гаргаж ирээд байгаа байхгүй. Тэгэж бас үзэж болдог. Тэгэхэд ерөнхий энерги дээр I have trust issues from previous pain гэнэ. За би өмнөх сэтгэлийнхаа шархнаас болоод ер нь хүнд итгэх итгэл дээрээ нэлээд
хаалттай болчихсон, хүнд амархан итгэж чадхаа болчихсон гэдгийг хэлхийг хүсэж байгаа харагдаж байна. За ингээд уншлаганд дуслаа, баярлалаа. Нэмэлтийг авах сонирхолтой байгаа хүмүүст болохоор бид нэр тэнд юуг харах вэ гэхээр за crush чинь тань руу ямар нэгэн хайр дурлалтай холбоотой, хайр дурлалын харилцааг эхлүүлэхтэй холбоотой үйлдэл хийх үү, хийвэл хизээ хийх вэ гэдгийг харна. За үйлдэл хийж ивэл та хариуд нь яг яах ёстой юм бэ? Та ямар хандлага үзүүлэх хэрэгтэй юм бэ гэдгийг харна. За үйлдэл хийхгүй байх юм бол л шүү дээ, тэ. Та энэ хүн рүү төрүүлээд үйлдэл хийх хэрэгтэй юу гэдгийг харах болно. Үйлдэл хийвэл ер нь юу болох вэ гэдгийг харна. За хамгийн сүүлд нь болохоор та хоёр ирээдүйд ер нь нийлж хосууд болох уу, тийм потенциал байна уу гэдгийг харнаа. Баярлалаа. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. Энэ талд нь болохоор та одоо бодож байгаа crush-а өөрөө юу гэж бодож мэдэрдэг. Энд болохоор таны crush чинь таныг юу гэж бодож мэдэрдэг юм бэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад нэлээд юм гүнзгий энерги харагдаж байгаа юм. Огт харилцаа холбоогүй хүмүүс та хоёр биш. Crush гэхээс илүүтэй бараг л situationship болоход тун ойрхон байгаад байгаа харилцаа шиг гарч ирлээ. За таны талаас эхлүүлье. Ингэж асуухад болохоор та нэг их асуудал байхгүй crush-та ер нь бол маш их сэтгэлтэй. Энэ хүнтэйгээ та маш урт хугацааны ирээдүй хардаг. Гэхдээ таны бодож байгаа хүнд чинь crush-т чи ер нь нэлээд асуудал байдгийг та өөрөө мэддэг гэх юм уу та. Та яг энэ crush-лаад байгаа хүнийхээ ар гэрийн нөхцөл байдал ч юм уу, мөнгө санхүүгийн нөхцөл байдал ч юм уу, одоогийн ажил карьер нь тийм ч сайн биш байгаад байгаа гэдгийг өөрөө айгүй сайн мэдж байгаа. Тэгсэн ч гэсэндээ энэ хүнд яг ямар асуудлууд байна хамаагүй заяа. Та энэ хүнтэй маш урт хугацааны ирээдүй хараад байгаа байхгүй юу? Гэтэл таны бодож байгаа хүн чинь ер нь бэлэн биш байх үү дээ гэсэн айдас болвол танд байна. Тэгээд та болохоор ингээд яг crush дээр бүр нэлээд юм идэвхтэй маш их юм бодож байгаа байдалтай байна. Яг ингээд шүн унтаж чадахгүй хөрвөөгөл те. За би crush руугаа илүү үйлдэл хийх үү, яах вэ? Энэ харилцааны төлөө би төрүүлээд хичээх үү, яах вэ? Өөрийгөө дайчлах уу, яах вэ гэж эргэлзэж байгаа байдалтай болвол байна. Тэгээ та өөрийнхөө одоо crush-лж байгаа юм бодож байгаа хүнийг болвол яг л таны цаашид найз залуу болох, цаашид бүр те ер нь хүрчин болох юм хүнээ гэж болвол хардаг. Шалтгаан нь болохоор таны crush танд яг нэг юм 50% айгүй хөөрхөн хүүхэд шиг заяа. Айгүй хөөрхөн нэмжин сэтгэлээсээ халуун дулаан өөрт чинь нэг л нэг тийм дандаа юм жижиг сажиг юм бас өөрт чинь бэлгэлдэг байж иж магадгүй. Жижиг сажиг юм дээр тусалдагч байж иж болно. Тэр нь ингээд амар хөөрхөн хүүхэд шиг цайлган халуун дулаан санагдаж таны сэтгэлийг татдаг. Нөгөө талаас та crush-а болохоор яг л өөрийнх нь type гэж боддог. Энэ хүнд нэг тийм masculine, буйр суурьтай, хэлсэн ярьсандаа хүрдэг. Амьдралд ингээд те ер нь бол эрт хатуужсан одоо ч үзэх ёстой зүйлсээ ингээд үзэл туулаад олон саад татгаруудыг туулаад явж байгаа хүн шиг танд санагддаг. Тийм болохоор та crush-та өөрөө маш их татагддаг, маш их сэтгэлтэй гэж харагдаж байна. Гэхдээ төрүүлээд үйлдэл хийх юм болвол нэг болвол нь шүү дээ те та дэндүү ганцаараа хичээгээд хохирчих юм болов гэж жоохон болгоомжлоод байна. Хоёрдугаарт гэх юм бол таны crush өөрөө маш бардам хүн. Та crush-та зарим нэг зүйл дээр бүр тусламаар ч санагддаг. Яг ингээд тусламжийн гараа сунгамаар санагддаг. Гэтэл энэ хүн чинь таны тусламжийг хүлээж авахааргүй бас юм эготой бардам те. Одоо яг хүн бол өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх хэрэгтэй, өөрөө мундаг байх хэрэгтэй. Нөгөө хүн маань надад сэтгэлтэй гээд бит хоёр тотно гээд би ингээд тусламж аваад иж болохгүй гэж ингэж хандах магадлалтай ер нь нэлээд юм амьдралд хайр дурлал дээр ч гэсэндээ өөрийн гэсэн айгүй хатуу чанд үзэл баримтлалтай айгүй юм уламжлалт хүн байгаад байгаа харагдаж байна л да. Тэгээ та төрүүлээд энэ хүн рүү хичээл зүтгэл энэ төр ер нь бол гаргах юм болвол одоо ингээд нэг юм эмхтэй нэг ингээд эрэгтэйгийнхээ араас гүйдэг юмд ч юм уу энэ хүн дургу байж иж магадгүй тэгээ намайг буруугаар ойлгочих магадгүй гэж бодоод нэг 2 дугаар бүлгийнхэн маань энэ хүн рүү илүү хичээл зүтгэл гаргаж үйлдэл хийх үү яах уу гэдэг дээр үнэхээр өдөр болгоо эргэлзэж байгаа байдалтай байна. Тэгээ та болохоор crush-а өөрт чинь бас сэтгэлтэй гэдгийг ер нь бол мэддэг. За энэ хүн бол надад оргуу хоосон биш ээ те. Намайг гэдэг сэтгэл, намайг гэдэг хайр нь агүй юм халуун дулаан зөөлхөн штэ, цайлган штэ гэж та бүхэн бол боддог. Тэгээд байна штэ те. 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө ер нь бол энэ одоо бодож байгаа crush-а ямар нэгэн асуудалтай гэдгийг мэддэг. Энэ хүн танд өөрөө хэлж ярьж илэрхийлээгүй. Та өөр хүмүүсээс сонсож ухаж мэдсэн ч юм уу те. Энэ хүний талаар танд мэдээлэл байдаг. Энэ хүн яагаад тэрийг танд огт ил гаргаагүй вэ гэд тэгэхээр угаасаа маш бардам, өөртөө итгэлтэй бүх зүйл нь болж бүтэж байгаа мэт харагдахыг хүсдэг. Ер нь хүнд жоохон муугаа үзүүлэх дургүй хүн учраас
одоо юм нэлээд эмзэг сэдвүүдэд танд бол яасан ч хэлэхэргүй байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг мэддэг цөөхөн одоо юм хүн байдаг. Та тэгээд яаж хийж агаад энэ хүнд ер нь цаана нь хувийн амьдралд нь өөртөө итгэлгүй байх том шалтгаанууд байдаг гэдгийг мэддэм байна. Тэрийг мэдснээр та энэ хүндээ бүр л ингээд тусдсан болмоор энэ хүнийхээ амьдралыг ингээд балансжуулмаар нэг л нэг тийм тус болмоор хичээмээр санагдаад байгаа мэдрэмж 2 дугаар бүлгийнхэнд маань өөрсдөд нь маш их байгаад байгаа харагдаж байна. Тэгээ та болохоор энэ хүнтэйгээ яалтчгүй нийлж хосууд болохыг хүсэж байгаа. Яг таны хүсэл бол энэ гэхдээ энэ болохоор та биш заяа. Таны бодож байгаа crush чинь танд яг одоо болон ойрын ирээдүйд энэ хүсэж байгаа гоё romantic тэнцвэртэй хосын харилцааг өгч чадхааргүй нөхцөл байдалд байгаа. Яг нэг тийм боломж байхгүй танд гаргах тийм цаг, тэгээ боломж, мөнгө санхүү нөхцөл байдал ер нь бүгд юуж бүрдээг байгаа гэдгийг 2 дугаар бүлгийнхэн маань айгүй сайн мэдж байна. Тэгээ таны crush чинь ер нь их тийм өнгөрсөн харилцаатай байсан X-ээс салж чаддаггүй энэ төр бол биш заяа. Ер нь хэрвээ магадгүй яг цөөхөн хүмүүсийн үед таны crush чинь өмнө нь хүнтэй гэрлээд гэр бүл зохиож үзээ тэгээ болж бүтээгүү салцсан болвол тэр харилцаа нь одоо ч гэсэндээ энэ хүний амьдралд ингээд саад үүсгээд байдгийг та мэддэг. Аль эсвэл энэ хүнд ерөөсөө ингээд мөнгө санхүүгийн асуудал нэг л нэг тийм гарч чаддгүй проблемтай юмнууд байгаа гэдгийг 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө аягүй сайн мэдж байгаа гэж гарч ирж байна. Тэгэх тусам энэ хүнийхээ төлөө та ингээд те яг та бүхэн өөрсдөө цагаан морьтой ханхуй болохыг хүсээд байна. Өөрсдөө энэ хүнээ аврахыг, энэ хүний төлөө аврагч, энэ хүний яг аврагч нь байхыг маш их хүсэж байгаа. Ийм нэлээд баатарлаг хайр сэтгэл 2 дугаар бүлгийнхэнд маань харагдаад байна. За одоо болохоор таны бодож байгаа хүн чинь таны crush чинь таныг юу гэж бодож мэдэрч байна гэдгийг харъя. За тэгэж асуусан чинь энэ хүн чинь танд аль хэзээ танаас ч илүү маш гүн гүнзгий сэтгэлтэй болчих 6-гийн аяга дээшээ харж гарч ирж байна гэхээр ер нь л өөрт чинь дасцсан танд сэтгэлтэй. За тэгэх ямар ч боломж байхгүй байлаа ч гэсэндээ хамаагүй таныг ингээд харсан, тантай танилцсан, таныг тодорхой хэмжээнд мэдтгэл болвол энд нэг тийм soul connection зүрх сэтгэлийн харилцаа холбоо гүн гүнзгий юм байгаа юм шиг санагддаг. Гэхдээ энэ хүн бол энэ тань дээр 10-ын дээшээ харж гарч ирээд энэ дээр 10-ын доошоо харж гарч ирж байгаа. Энэ хүн ер нь нийгмийнхаа статус, гэр бүл энтрээсээ яг хатуу хэлгээд жоохон санаа зовдөг хүн юм шиг байх юм. Тэгээ таны гэр бүл, таны өссөн төрсөн орчин, таны одоо нийгэмд эзэлж байгаа байр суурь чи ямар юм бэ гэдгийг энэ хүн сайн мэддэг. Тэрнтэй өөрийгөө харьцуулдаг. Тийм учраас энэ хүн сэтгэлийнхаа гүнд танд маш их хайртай, дурлцсан хэрнээ бүр ингээ маш хүчтэй тассан мэдрэмж байгаад байна. Энэ хүний хувьд бол та маш дотн хүн. Энэ crush чинь танд зүгээр татагддаг шүү. Энэ хайртай гэж хэлчихэд ерөөсө буруудах юм алга. Тэгсэн хэрнээ ингээд энэ асуудлуудаас болоод тань руу зоригтой алхам бол одоогоор хийж чадахгүй байна. Өөртөө итгэлгүй болдог зүйлс энэ хүнд байгаа. Өнгөрсөн нь ер нь тийм ч сайхан биш. Өмнө нь хүнтэй гэрлээд үр хөвгттэй болоод салж исэн ч юм уу те. Тэр нь ингээд та хоёр нийлэх болоод ирэнгүүт одоо таны гэр бүлийнхэнд таалагдахгүй ч юм уу мэдэхгүй шүү дээ. Тийм байна. Аль эсвэл маш юм токсик одоо яг энэ бол амьдралд байдаг юм шүү дээ. Гайхуулаад, үзүүлээд, харуулад, магтуулчих яг гэр бүлгүй хүн байж иж болно. Аль эсвэл одоогоор яг ажил, карьер, мөнгө санхүүгийн нөхцөл байдал нь маш асуудалтай байгаа гэж болно. Иннээс болоод энэ хүн чинь тантай юм богинохон хугацааны ирээдүй хараад байгаа юм байхгүй. Ер нь л тантай ингээд нийлээд хосууд боллоо гэхэд намайг яг гэр бүлийнх нь голондоо намайг яг ойр дотных нь хүмүүс нь түлхэндээ гэж энэ хүн бодоод маш өөртөө итгэлгүй байгаад энээсээ болоод тань руу зоригтой алхам хийж чаддгүй. Танд ямар их татагддаг, ямар их хайртай сэтгэлтэй гэдгийг энэ хүн илэрхийлж чаддгүй гэж гарч ирж байна. Тийм. Тэгээд энэ хүн болохоор ер нь бол тантай ирээдүйдээ нэг их эргэлзээд бол байдаггүй заяа. Энэ хүнд танаас өөр сонголт монголт ч юм уу нэг их тийм юм байхгүй. Гэхдээ энэ хүн бол яг одоогоор танд маш гоё тэнцвэртэй, баялаг, одоо generosity өгөөмөр одоо нэг юм гоё тэнцвэртэй хосын харилцааг өгөхөд өөрөө бэлэн биш байгаад байгаа учраас танд бол маш их татагддаг. Тантай ингээ байн хамт байж, тантай цагийг өнгөрөөж те ингээ бүр гүн гүнзгий одоо бие махбодын ч хамаагүй, зүрх сэтгэлийн ч хамаагүй ингээ харилцааг үнэхээр үүсгэмээр байдаг аахгүй юу. Гэтэл яг бодит нөхцөл байдлаа бодоод энэ хүн аягүй practical сэтгэл тэгээ таныг гэж авах хүсэл тэмүүллээ ингээд үнэхээр дараад байдаг гэж болвол бууж ирлээ. Энэ хүн болвол ер нь танд маш их татагддаг, маш их хайртай гэж болвол гарч ирж байна. Таныг өөрийн болгохыг хүсдэг.
танд дандаа сайн талаа, амжилттай яваа талаа харуулахыг хичээдэг. Гэхдээ одоо яг 100% энэ хүн өөрийнхөө хүссэн төгс хувилбараар байж чадж гэнэ үү гэвэл өөрийнхөө хувьд ерөөсөө үгүй байгаад байгаа учраас тантай харилцааг эхлүүлэх гэж, харилцааг альсвал цаашаа улам хурдтай гүнзгийрүүлэх гэж яарахгүй байгаа гэж гарч ирлээ. Энэндээ бол гэхдээ энэ хүн өөртөө бухимдж байна. Өөрийгөө засах юмсан, арай өөр байх юмсан, илүү мундаг байх юмсан гэж хичээгээд байгаа ч гэсэндээ болохгүй байгаад маш их бухимдалтай байна. Death card доошоо харж гарч ирж байгаа хэрэг энэ хүний амьдралд ер нь дуусгаагүй зүйлс болвол байгаа. Ер нь л нэг тийм цоо шин хайр дурлалын харилцаанд жоохон бэлэн биш байгаад байна. Гэхдээ байнга ийм байхгүй гэж энэ хүн бодвол бодож юм л да. Одоохондоо л бэлэн биш гэж бодоод байна. Ер нь бол devil доошоо харж гарч ирж байгаа хэрэг өөртөө маш итгэлгүй, боддороо үнэхээр ингээд тий айцтай өөрийг нь араас нь яг ингээд татдаг, чирдэг тийм токсик хүмүүс, нөлөөллүүд, амьдралын хүчин зүйлс айгүй их байгаад байгаагаас болоод одоохондоо энэ хүн бол тантай цоо шин эхлэлийг эхлүүлэхэд хараахан бэлэн биш байгаад байгаа харагдаж байна. За ордуудын хувьд гэх юм бол шүү дээ. Таны орд өөрөө сарны орд нь жинлүүр, сарны орд нь хумх бас гарч ирж байна. За таны бодож байгаа хүн чинь хоньны ордтой байх боломжтой. Та болохоор өөрөө матар охин үхрийн орд гарч ирж байна. Хилэнцэн ордны сар гарч ирж байна. За тэгээд ихэр хумх жинлүүр арслан хонь ном гарч ирлээ. Ер нь бол хилэнц матар хоёр маш их хүчтэй байна. Тэгээд би одоо гарч ирж байгаа таротын ордны бүхэл interpretation тэг ингээд тайлбаруудыг хэлэх хэрэгтэй. Тэгээ хилэнгүүд амар олон бараг л бүх орд хэлчлээ гэдэг. Заримдаа үнэхээр бүх орд гарч ирэх үе бол байдаг шүү. Таны бол өөрийн ч орд авах боломжтой. За одоо болохоор энэ хүний танд хэлхийг хүсдэг үгнүүдийг харъя. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн passion тэдэнд юу хэлхийг хүсэж байна вэ? За I'm going through a spiritual awakening гэнэ. За би ер нь бол юм сүнсний сэргэлтийг давж туулж байгаа. Миний сүнс бол сэрж байгаа үе дээрээ явж байгаа гэж болвол гарч ирж байна. Тэгээ энэ нь болохоор юу гэсэн үг юм бэ гэвэл тэгэхээр шүү дээ тий. Ер нь бол өөрт нь хувийн асуудлууд энэ хүнд айгүй их байгаа. Тэрнээсээ гаргалгаагаа одоо хайж байгаа үе дээр явж байгаа гэж гарч ирж байна. За I have trust issues from previous pain гэнэ. За би өмнө нь мэдэрч туулж исэн шаналлаасаа болоод хүнд итгэлээ жоохон алдчихсан байгаа гэдэг карт бол бас бууж ирлээ. За you are the only one I see. Чи бол миний одоо харж байгаа тий цор ганц хүн. Би зөвхөн чамайг л хардаг, зөвхөн чамайг л боддог гэдгийг хэлхийг хүсэж байна. За I am regretting my previous actions. За өмнө нь би чам дээр гаргасан зарим нэг үйлдэлүүд дээр харамсаж байна гэдэг утгатай бас карт гарч ирлээ. За your intelligence is so hot гэнэ. Чиний яг юм ухаантай байдал, чиний мэдлэг ур чадвар, ухаан бэлэгчин бол маш сэтгэл татмаа гэж хэлж байна. Таны оюун ухаанд маш их татдаг хүн байна. За I want to commit to you гэнэ. Би чамтай нийлж хосууд болохыг хүсэж байна гэдэг утгатай мессеж гарч ирлээ. Тийм. Ингээ баахан асуудлуудаа бодоод байгаа ч гэсэндээ энэ хүн уг нь тантай үнэхээр хосууд болж хамт байхыг хүсэж байгаа харагдаж байгаа. За тэгсэн ч гэсэндээ I'm scared to let someone in. Би шинэ хүнийг амьдралдаа оруулж ирэхээс жоохон айцтай байна гэж бас хэлхийг хүсэж байна. I talk to my friends about you. Би найзуудтай чиний тухай ярьдаг гинэ. Ойр дотны хүмүүстэй таны талаар бол бас хэлчихлээ юм байна. За I want to make you smile. Би чамайг инээлхийг хүсэж байна гэдэг утгатай карт гарч ирж байгаа байхгүй. Энэ болохоор яг энэ хааны саваатай холбоотой. Ер нь л таныг инээлгэж, баярлуулж, таны сэтгэлийг бас өргөмөр өгд юм байна. За ерөнхий энергийг харахад I repress my emotions. Би яг чамайг их зүрх сэтгэлээ ер нь жоохон дараад нуугаад идэг, ил гаргаж чаддгүй гэж хэлхийг хүсэж байна. Сэтгэл бол байгаа. Гэхдээ тэрийг энэ хүн бол нуугаад байгаа
гэж бол харагдлаа. Нэгдүгээр бүлгээс ялгаатай байна. За ингээд уншлах маань дуслаа, баярлалаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүст тэнд бид нэр юуг харах вэ гэхээр таны бодож байгаа crush чинь хайр дурлалын харилцаа эхлүүлэх алхмыг тань руу ирээдүйд хийх үү, хийвэл хизээ хийх вэ гэдгийг харна. За тийм үйлдэл ер нь хурдхан шиг тодорхой хийж явах юм бол та одоо эргээгээд яг ямар хандлага, ямар байдлаар энэ харилцаан дээр хандах ёстой бэ гэдгийг харна. За үйлдэл хийхгүй байх юм бол та төрүүлээд ер нь хичээгээд энэ харилцаан дээр итгэл найдвар тавиад эхний алхмуудыг хийгээд үзвэл ямар байх юм бэ, тэгэх хэрэгтэй үгүй юу гэдгийг харна. За тэгээ сүүлд нь та хоёрын харилцаанд ирээдүйд урт хугацаанд хосууд болох тийм потенциал ирээдүй байна уу гэдгийг харах болно. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлахроо орё. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ lamb буюу ер нь бол хонь гэхдээ хураг гэдэг утгатай карт. За энэ хэсэгт болохоор та crush-а одоо яг юу гэж бодож мэдэрдэм бэ гэдгийг харж байгаа. Энд болохоор crush чинь таныг юу гэж бодож мэдэрдэм бэ гэдгийг харж байгаа. За яг олон талаар тайлбарлагдах уншлага гарч ирж байна. Гэхдээ маш сонирхолтой. Одоо яалтчгүй ингэж гарч ирж байгаа учраас би тайлбарлахаас өөр арга байхгүй. 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө crush-а юу гэж бодож мэдэрдэм бэ гэдгийг харъя. За 1-р хэсгийнхэн ер нь бол энэ бүлгийг олон хүмүүс бас сонсож байгаа. Хүмүүс ингээд жоохон хоёр төрөлт ч юм уу хуваагдах гэдэг харагдаж байна. За 1-р хэсэгт болохоор нь шүү дээ тий. Та яг энэ crush-тайгаа учирснаас хойш ер нь бол бүр өмнө нь мартаж чадахгүйсэн X ч юм уу ингээд мартаж чадхад хүрсэн гэж хүзэр дээр гарч ирж байна. Та crush-тайгаа ер нь хамт ажилладаг, аль эсвэл дундын найз нөхдөөр холбогдоод танилуд, аль эсвэл ерөөсөө л ингээд найз нөхөд байх магадлал маш их өндөр болвол харагдаж байна. Тэгээ энэ crush чинь таны амьдралд ингээ орж ирснээс хоошоо та ингээд магадгүй энэ crush-тайгаа уулзрахаас өмнө та ер нь бол өөр нэг харилцааг орхиж чаддгүй ч юм уу, өөр нэг хүнийг ингээ мартаж чаддгүй ч юм уу те хайр дурлалын амьдралд нэг юм өнгөрснөөс зүгдээд байсан байдалтай байсан бол энэ хүнтэй уулзснаас хойш та нэг юм шин гоё зүйлсийг мэдэрч эхэлсэн байгаад харагдаж байна л да. Тэгээд та crush-тайгаа ер нь бол өөрийгөө айгүй сайн тохирдог гэж боддог. Та хоёрын дунд бол юм харилцаа холбоо нэлээд өндөр байгаад харагдаж байна. Та хоёрын амьдралыг үзэх үзэл, хобби, сонирхол, яриа те бүх зүйл айгүй гоё нэгдэж чаддаг. Тэгээ та болохоор crush-аагаа өөрт чинь маш их хайртай сэтгэлтэй гэж боддсон байна. За үгүй байлаа гэд тэгэхэд энэ хүн чинь ер нь бол юм маш зөөлөн, романтик, халамжтай те нэг тийм итгэж болох үз хүн юм шиг танд санагддаг. Өөрөөр хэлэх юм бол арай өөр нөхцөл байдалд байгаа хүмүүсийн хувьд бол яг crush чинь танд ер нь хайртай, сэтгэлтэй, тэрийг ил гаргаж чаддгүй ч гэсэндээ энэ хүнд таныг их сэтгэл байдаг гэдгийг 3 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө маш сайн мэдж байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Гэтэ ингээд уншлагыг ерөнхийд нь харангууд 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө жоохон сонголттой харагдаад ах юм. Энэ crush-аас ч өөр хүн танд байдаг. За 2 дахь бүлгийнхний хувьд бол та бүхэн аль хэзээ гэрэлтсэн, аль эсвэл нэлээд юм урт хугацааны харилцаанд байгаа. Тэгтэл одоо хүний хэмээ чинь зүрх сэтгэлийг хэлж мэдэхгүй штэ. Ер нь бол буруутгах ямар ч арга байхгүй. Энэ хүндээ бас дурлцсан байгаа харагдаж байна. Өөр нэг харилцаанд байгаа ч гэсэндээ. Тэгээд танд болохоор яг ингээд сонголтууд байгаа хгүй. Энэ crush чинь үү аль эсвэл өөр нэг хүн. Танд ингээд сонголт байгаа. Crush-аа сонгох уу аль эсвэл өөр нэг хүнийг сонгох уу гэдэг. Тэр өөр нэг хүн нь болохоор ер нь бол таны нэлээд удаан харилцаанд байсан. Бараг ихэнх хүмүүсийн хувьд ингээд гэр бүл болцсон хүн чинь байгаа харагдаж байна. Аль эсвэл дор хаяж 1-2 жилийн хугацаанд албан ёсны хосын харилцаанд байгаа гэж гарч ирлээ. Гэтэл энэ crush чинь гарч ирснээс хоошоо та яг энэ урт хугацаанд байсан харилцаан дээр нэлээд эргэлздэг болчихсон гэж гарч ирж байна л та. За тэгээ бүр яг албан ёсоор одоо ингээд үерхэж байгаа эсвэл бүр гэр бүл болцсон байгаа хүмүүсийн хувьд ингээд шинэ crushтай болоод тэр хүндээ татагдаад авах бас яаж ч утсан одоо тийм амар зүйл бишээ гэдгийг та бүхэн маань өөрсдөө аягүй сайн мэдэж байгаа харагдаж байна. Тийм ч учраас 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань ер нь бол одоогоор crushтай сэтгэлтэй маш их татагдаж байгаа ч гэсэн энэ хүн рүүгээ ингээд өөрөө төрүүлж үйлдэл хийсэн, алхам хийсэн юм бол ерөөсөө байхгүй. Энэ хүндээ яалтчгүй татагдаад дурлаад байгаагаа мэдрээд тэр мэдрэмжүүдтэйгээ хамт ингээд зогсонх байдалд байгаа гэж бол хүзүр дээр гарч ирж байна. Гэхдээ биш үү те 3 дугаар бүлгийн яг энэ 2 дугаар хэсэгт байгаа хүмүүс маань бол
яг өөрсдийн одоо байгаад байгаа байж иж магадгүй урт хугацааныхаа харилцаанаас аль хэзээ залхаад уудцсан гэж бол гарч ирлээ. Амьдралд бол яг ийм юм байж л байдаг. Үнэхээр урт хугацаанд хамт байгаад байх ёстой гэж цуг байгаад идэг те. Гэтэл аль хэзээ нэг хайр сэтгэл нь хүрсэн, дундын таталцал нь хүрсэн байгаад идэг. Тэгээ өөр сонголтын дунд ер нь та бүхэн өөрсдөө гацчаад байгаа учраас яг энэ crush руугаа зөрөгтэй, чөлөөтэй, эрэх дураараа үйлдэл хийх боломжгүй ингээ хоёр сонголтын дунд алийг нь ч хийж чадахгүй ингээ гаццсан нөхцөл байдалд байгаа гэж болов бууж ирж байна. Та яг crush-тайгаа болж бүтгэхийн тулд ер нь бол өөр нэг харилцааг орхих шаардлагатай байгаа гэж бууж ирлээ. За нэгдүгээр хэсгийн ер нь ганц би байгаа одоо энэ хүндээ crushlж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол та энэ харилцаан дээр өөртөө итгэлтэй байдаг. Гэхдээ яг бодож байгаа энэ хүн руугаа энэ crush руугаа одоогоор бол нэг үйлдэл хийгээгүй байгаа гэж болвол гарч ирж байна. Өөр сонголт, өөр боломжуудыг бас харж ажиглангаа энэ crush-ыгаа бол ер нь crushlаад байж байгаа гэж бууж ирж байна. Тэгээ энэ crush чинь таны хувьд ер нь жоохон нухацтай, удаан хөдөлгөөнтэй хүн юм шиг санагддаг. Нуучлаарай. Арай дэндүү юм жоохон traditional те. Нэгэн хэвэн жоохон хүнд удаан зүрх сэтгэлээ нээдэг, удаанаар урагшилдаг, удаан үйлдэл хийдэг хүн юм шиг танд санагдаад энэ нь таныг бас жоохон дарамтанд оруулаад байгаа. Жоохон тайван байдлыг алдагдуулаад байгаа гэж хүзүртэй бууж ирж байна. Тэгээд биш тэ ялангуяа та энэ хүнтэйгээ одоо нэг тийм гэр бүлийн найз нөхдийн холбоотой аль эсвэл нэг албан байгууллагт та энэ хүнтэйгээ ажилдаг. Тэг ингээд та хоёрыг мэддэг одоо ингээ алсаас харж ажиглаж байгаа айгүй олон хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь танд бас айгүй их саад болоод байгаа гэж гарч ирж байна. Яагаад вэ гэхээр хүмүүсийн хэл яриа үзэл бодлоос нэлээд санаа зовсноос болоод crush руугаа зөрөгтэй алхам хийж чадахгүй энэ хүнийг ингээд нэлээд удаан хугацаанд холоос crushlаад яваад байгаа байж иж магадгүй. Тэгээ lovers дуушаа хараад гараад ирэхээр ер нь жоохон албан газар дээрх романсыг илэрхийлдэг. Та хоёр ер нь хосууд болчлоо гэхэд те яг ажил дээр хүмүүсийн хэл ам яаж ч магадгүй, яаж ч өрнөж магадгүй гэж бодоод ер нь жоохон санаа зовоод байгаа байдал та бүхэнд болвол ажиглагдаж байгаа харагдаж байна. Тэгээ crush-та болвол та айгүй сэтгэлтэй. Гэхдээ одоогоор ер нь бол энэ хүнтэйгээ яг нийлээгүй байгаа. Зүрх сэтгэлээ бүр илэрхийлээгүй ч байж иж магадгүй. Шалтгаан нь гэх юм бол та хоёрын харилцаанд нөлөөлж болох гадны нөлөөнүүд айгүй их байгаад байгаа харагдаж байна. Нэгдүгээр хэсгийн хүмүүст бол ер нь бусдын үзэл бодол, санаа оноо айгүй нөлөөлөх юм шиг санагдаад байдаг. Тэгээ аль нэг нь баг одоо ажиллаж байгаа газараасаа гарчих юм бол те ингээд ямар нэг ажлын хамааралгүй болоод уулзаж учирч романтик харилцааг үүсгэхэд бүр л амар хэлбэр болчих юм шиг танд санагдаж байгаа. Нуучлаар энэ ч яа нэтэлгээд байна. За хоёрдугаар хэсэгт байгаа хүмүүсийн маань хувьд гэх юм бол аль нэг нь ер нь урт хугацааны харилцаанд одоогоор байгаа. Ялангуяа энэ нь та гэж харагдаад байна. Тийм учраас одоо өөр хүнтэй харилцаатай байж иж crush руугаа үйлдэл энтер хийх бол ялтчгүй боломжгүй зүйл байгаад crush-гаа ер нь харсан, азансан, ажигласан байдалтай бол 3 дугаар бүлгийнхэн маань байж байгаа харагдаж байна. За одоо болохоор таны crush-ын таны талаарх бодол мэдрэмжийг харахад crush чинь таныг угаасаа сонголттой гэж боддог. Ер нь бол надаас өөр харьцдаг, харилцаатай байдаг, аль эсвэл ядаж сонирхдаг ч юм уу ийм хүн өөрт нь байгаа даа гэж таны crush чинь таныг бодоод байгаа харагдаж байна. Энээс болоод таны crush танд яг зүрх сэтгэлээ нээж илэрхийлж чадахгүй байгаа, зөрөгтэй алхам үйлдэл хийж чадахгүй байгаа гэж гарч ирж байна. Гэтэ нэг сонирхолтой зүйл нь юу айгу тодорхой харагдаж байна вэ гэхээр crush чинь танд бол үнэхээр чин сэтгэлээсээ хайртай гэж бол бас бууж ирлээ. Ер нь бол өөртөө ч маш урт хугацааны ирээдүй хардаг гэж болвол бууж ирж байна. Гэтэ энэ болгон дээр ерөнтэй зориг гаргаад шийдэлтэйгээр тань руу үйлдэл хийгээд явж жоохон чадахгүй байгаа бол бас бууж ирлээ. Тэгээ таны crush болохоор ингээд аягүй сонин таныг өөрөөс нь уйдчихгүй, залхахчихгүй, таныг гэх биш энэ хүнийг гэх таны сэтгэл буурчихгүй гэж маш их санаан зовоод байдаг гэж бол гарч ирж байна. Гэтэ зоригтой алхам хий гэхээр ер нь бол энэ хүнд жоохон зориг дутаад байгаа, таныг хараад байгаа байдалтай болвол байна. Ер нь яг таныг харж байгаа байдалтай байгаа. Энэ хүн чинь яг тантай албан ёсны хусын харилцаанд байхыг хүсэж байгаа. Гэхдээ шийдвэрийг бол ер нь таныг гаргана, харилцааг ер нь бол таныг эхлүүлэх ёстой гэж бодоод байна.
Тэгээ энэ нь болохоор ингээ ихэд хоошоо сууж байгаа байдал биш. За яг энэ хэсгийн нэгдүгээр хэсгийн хүмүүс нь шүү дээ. Та энэ хүнтэй ер нь бол хамт ажилладаг, найз нөхөд ч юм уу. Тэгээ хоёулаа бие бинийгаа крашладаг болвол та төрүүлээд өөрлөн зөрөгтэй үйлдэл хийгээд та энэ хүнтэй ирээдүй харж ийна, хамт баймаар байна гэх юм бол энэ хүнд чи ер нь бусад хүмүүсийн юу гэж хэлж ярих ерөөсөө ямар ч хамаа байхгүй. Тантай аль бие усны хосын харилцаатай байхыг хүсэж байна. Тэгээд таныг яг өөртөө ингээ хосууд болохыг хүсэж байгаа мүү гэдгийг crush чинь сайн мэдэхгүй байгаад байгаа учраас төрүүлж ингэж тань руу дайрж давшиж орохоос төрүүлж ингэж хит хурдан алхам хийхээс санаа зовоод байгаа. Та хамгийн гол нь энийг хүсэхгүй байх үедээ танд шудраг бус хандчих үедээ таны дургүй зүйлийг ингээд эхлүүлчих үедээ гэж бодоод таны санаа оноог энэ хүн чинь хараа суугаад байгаа гэж гарч ирлээ. За нөгөө хоёрдугаар хэсгийн хүмүүс байгаа шүү дээ. Ер нь бол ингээд аль нэг нь өөр нэг харилцаанд байгаа тий. Энэ нөхцөлд болвол таны crush чан таныг алдчихгүй гэдгээс маш их имэж байгаа гэж болвол гарч ирж байна. Та өөрийгөө сонирхохоо болчихгүй. Одоо харилцаанд байгаа хүнээс сонгоод тэр хүнтэйгээ урагшилчихгүй. Тэр харилцаанд буцаад ингээд халуун дулаан болоод сэргичихгүй гэж энэ хүн чинь бас айж байгаа. Гэхдээ танд бас шудраг бас хандаж болохгүй. Ингээ амар дураараа даварцсан те чи ингээд надтай л хамт бай, хоёулаа л хосууд болоо энэ төр гээд яваад орж өөрийгөө болохгүй гэж бодож байна. Тийм учраас таны яг алсын хараа, таны ирээдүйн шийдвэр ямар байх нь вэ? Та өөр сонголтыг хийх нь үү, өөр хүнийг сонгох нь үү, аль эсвэл энэ хүнийг сонгох нь үү гэдгийг энэ хүн төвчээртэйгээр харж хүлээж байгаа. Гэтэ яг ингээл эргэлзээл амар их юмнууд бодоод санаа зовж л байна л та. Тэгээ энэ хүн чинь болвол таныг бас айгүй их санаж байгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. Ер нь бол таны crush чинь таныг харахгүй, тантай уулзахгүй байхаар өөрийг чинь маш их сандаг. За зарим талаараа таныг алдчихгүй, таны өөрийг нь гих сонирхол нь буурчихгүй гэдгээс энэ хүн бол маш имээдэг. Одоо бол ингээд харилцаа тийм ч таатай нөхцөлд байна гэж crush ч юм бол бодохгүй байна. Гэхдээ ер нь бол ирээдүйд найдлага тавьж байгаа. За бит хоёрын харилцаа сайжрах баха. Одоо бит хоёрын харилцаан дээр ямар асуудлууд байгаад бит хоёр нэг нэгнээ бие биенээсээ жоохон түлхээд байна. Харилцаа юм хүүтэн уур амьсгалтай байна те. Энэ бүхэн ирээдүйд өөрчлөгдөн байхаа. Бит хоёрын харилцаа сайжирна байхаа гэж маш их найдаж байгаа. Тэгээ crush ч юм бодол болвол ийм хөнгөн хайр сэтгэл бол биш байна. Өөрт чи юу нэл хизээнэ дурлцсан. Энэ хүний таныг гэх сэтгэл бол маш цагаахан. Тэгээд бас маш гүн гүнзгий гэж гарч ирж байна. Ер нь л бол өөртөө ч урт хугацааны гэр бүлийн ирээдүй хардаг. Яалтчгүй. Тэгээд та энэ хүнийг сонгоод энэ хүнд боломж олгох юм бол энэ хүн таны төлөө хичээл зүтгэл гаргахад ямар ч асуудлуудыг давхад бэлэн байгаад байгаа гэж бол гарч ирж байна. Гэтэ өөрөө төрүүлж танд хитрхи хамаагүй хамтчихгүй, буруу ойлголт өгчихгүй. Энэ хүний хүсэж байгаа зүйл таны хүсэж байгаа зүйл хоорондоо ялгаатай байх вэ гэдгээс жоохон имээгээд ингээ үйлдэл хийж чадахгүй байгаа байдалтай. За ордуудыг харах юм бол таны бодож байгаа хүн чинь айгүй хүчтэй газар, охин үхэр матар. За тэгээд үхрийн орд энэ дээр бүр маш хүчтэй харагдчихээн. За тэгээд усны ордуудаас хилэнц мэлхий загас бол бас маш хүчтэй харагдлаа. Таны өөрийн орд болохоор ихэр хумгч инлүүр гэсэн ийм агаар мах бодтой ордтой авах боломжтой. Ялангуяа жинлүүрийн орд маш хүчтэй гарч ирж байна. За тэгээд сарны орд нь үхэр бас гарч ирж байна. Арслангийн орд гарч ирж байна. Гал мах бодоос таны болон бодож байгаа хүний ч орд байх боломжтой. Бас ихний орд байгаа юм шүү. Ер нь хэлсэн баг. За одоо болохоор таны crush чинь танд юу хэлхийг хүсэж байна вэ гэдгийг харъя. Oracle картуудаар болоход айгүй хэцүү хөлөө. За эхнийх болохоор I think time apart is best for us right now. За одоохондоо бит хоёр ер нь жоохон нэг нэгнээсээ зайтай байх нь зөв гэж бодож байна гэж болвол гарч ирлээ. Яагаад вэ гэхээр энэ хүн харилцааныхаа ирээдүйд бол итгэлтэй байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам та хоёр асуудлуудаа шийдэж чадна гэж итгэж байгаа. Гэтэ одоо нэг юм гадны хүчин зүйлүүдээс болоод жоохон харилцаанаас зай авахыг хүсэж байгаа юм шиг бол гарч ирж байна. За хоёр дахь үзэр болохоор you brought the life back into my life гинэ. Чи миний амьдралд орж ирснээр буцаад би амар гоё ингэж сэргэж эхэлсэн тий. Чи баг миний амьдралыг ингээ гэрэлтүүлсэн, гэрэл гэгээтэй болгосон гэж хэлхийг хүсэж байгаа харагдлаа. За I self-sabotaged our connection гинэ. За би өөрсдийнхөө харилцааг одоо би өөрөө л ингээд ер нь бол унтраагаад байна.
харилцаа холбоогоо би өөрөө бага байлгаад байна гэж болвол бас хэлхийг хүсэж байна. Өөрөө эндээ харамсаад ах шиг байна. За I let other people influence my choices гинэ. За бусад хүмүүс одоо яг бит хоёрын харилцаанд нөлөөлөхийг би зөвшөөрөөд байдгаа гэдэг тал байна. Энэ болохоор одоо яалтчгүй та хоёр ингээд найз нөхөд ч юм уу те хамтарч ажилладаг болвол аль эсвэл аль нэг нь өөр харилцаанд байгаа бол мэдээч хэрэг бусад хүмүүс одоо яг та хоёрын харилцааг юу гэж харах бол, юу гэж ярих бол, яаж хандаж хүлээж авах бол тэр бас айгүй чухал байгаад энэ хүний шийдвэрт тэд нар нөлөөлөд байдаг гэдгийг бол бас хэлхийг хүсэж байна. За I talk to my friends about you. Би найзуудтай чиний талаар ярьдгаа гэдэг хүзэр бол гарч ирлээ. Таны талаар бол юм л ойр дотны хүмүүстэйгээ ярьж зөвшөлдсдөг байна. За I love the way you carry yourself гэнэ. Чиний бие авч явж байгаа байдалд би маш их дуртай. Та одоо яг яаж хувцалтын, таны mannerism те, таны ааш зан, хандлага ямарын тэр болгонд чи энэ хүн маш их татагддаг гэдгийг хэлхийг хүсэж байна. За I'm going through spiritual awakening гэнэ. За би одоо яг сүнснийхээ сэрэлтийн үе дээр явж байна гэдэг утгатай хүзэр гарч ирлээ. Ямар сэрэлтийн үе дээр явагдаад байгаа юм бэ гэхээр тэгэхээр ер нь энэ харилцаан дээр урт хугацааны ирээдүйд ихтгэлтэй болж эхэлж байгаа харагдаж байна. За I need to heal my inner child wounds гинэ. За би өөрийнхөө хүүхэд насны бас юм шархууд надад байдгаа. Тэрийг жоохон эдгэхэд хугацаа хэрэгтэй байна гэдэг хүзэр гарч ирж байна. За I see you in my dreams гинэ. Би чамайг дандаа зүудэлдэг гэдэг утгатай хүзэр гарч ирж байна. За тэгээд I am regretting my previous actions гинэ. За би өөрийнхөө өмнө нь гаргасан шийдвэртээ маш их харамсаж байна гэдэг утгатай. Өмнө нь гаргаж исэн үйлдэлүүд ч юм уу те танд гаргаж исэн үйлдэлүүдтэй харамсаж байгаа, өөрийгөө буруутгах байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байгаа харагдаж байна. За ингээд YouTube-ийн маань уншлага дууслаа. Баярлалаа. Нэмэлтийг авах хүсэлтэй хүмүүс болохоор бид нар тэнд crush чинь тань руу ер нь хайр дурлалын харилцаа эхлүүлэх үйлдэлүүдийг ойрын хугацаанд хийхээр байна уу? Хийвэл хизээ хийх вэ гэдгийг харна. За үйлдэл хийж явах юм бол та эргээгээд харилцаандаа яаж хандах хэрэгтэй юм бэ? Ямар хандлагатай байх нь зөв юм бэ гэдгийг харна. За үйлдэл ингээд ямар нэг шалтгаанаар хийхгүй байх юм бол та энэ харилцаан дээр төрүүлж хайр дурлалын алхам хийх хэрэгтэй мүү мүү гэдгийг харна. За хамгийн сүүлд нь та хоёр урт хугацаанд нийлэх, хосууд болох потенциал тийм ирээдүй байгаа эсэхийг харах болно. Баярлалаа.